За удган та бүхэндээ ер нь бол контентаараа ер нь бол гэр бүлийн гадуур харилцаа болон хүчирхийлэлд өртсөн. За нөгөө тал дээр бөөгийн зам бол тохирсон хүмүүс ер нь бол маш их хандж байгаа. Тэгэхээр энэ удаагийн контентт маань бөөгийн зан үйлээр хохироод 10 жил одоо 2015 оноос хойш тийм ээ 10 жил одоо 10-аад бөө дээр очисон. За Монголын одоо хаан чадaltaй мундаг бөөнөр бүх хүн дээр би очиж үзье гэдэг зүйлийг өөрийнхөө биеэр ярих гэж манай хөтөлбөрт оролцох гэж ирсэн байна. За тэгэхээр та бол ерөөсөө ам бол тавуулаа амьдэрдэг тийм ээ. За тэгээд өөрөө хуваараа юм хийдэг. За нөгөө тал дээр бөөгийн амьдралаар яаж хохиров 2015 оноос хойш таны замнал эхэлсэн гэж ярьж ирсэн. За энэ үйлдэлээс яриа авчаарай гэж. Би ингээд 2015 оноос одоо өнөөдрийг хүртэл 10 гаруй бөөдөр очлоо. Олны танил тэгэл одоо бүр ингээд цөхрөнгөө бартал үндэ болохгүй байсан болоод л би энэ олон хүн дээр атсан. Ямар ч гарц гаргалгаа байхгүй. Тэгээд маш их сэтгэл зүгээр мөнгө төгрөгөөр хохирсон. Ер нь тэгэл угтаа сахиустай энэ олон бөөнөр бүгд л тэнгэртэй сахиустай авахгүй бол болохгүй. Одоо тэгэл юм дахиж шүт гэж бүр тэгжсэн. Тэгээд өргөл барьц бүр маш их хөвчээсэн. Тэгээд ер нь бол энэ олон хүн дотор ингээд гарц гаргалгаа гаргаж чадахгүй байгаа нь одоо би ингээд маш их хохироод байгаа байхгүй юу. Ингээд худлаа хийлээд байгаа мүү эсвэл одоо дахиж ирүүлэх гээд одоо юм олон юм надад ярьсан болов тэрнээс болоод би бүр ингээд сэтгэл зүгээр маш их унсан, маш их мөнгөөр хохирсон. Тэгээд ч миний амьдрал угаасаа дээртэйгүү 10 жил яг л бах байдгаараа баг уруудсан ч үе байгаа надад. Тухайн хүн онгод тэнгэртэй хүн чи өөрийн зэн совин бас байх штэ. Өөрийн зэн совин юм мэдрэгдэхгүй байгаад таныг онгод тэнгэртэйгээд бүр одоо барилдлага багшийн барилдлага болоод гэтэл ингээд өндөлгсөн шавь нь ингээд учраа олохгүй онгод тэнгэр нь залрахгүй байх гэхэд ингээд тоохгүй хайж байгаа. Ийм асуудлууд байгаа. Надад маш олон хүмүүс хандж байгаа. Маш олон бөөний мэдээлэл надад байгаа. Тэгэхээр бас онгод тэнгэргүй хүнийг тэнгэртэйгээд 10 жил хүний амьдралаар ингээд тоглоно гэдэг бол бас хатуу зүйл байхгүй. Тэгэхээр та тэнгэртэй хүн бол өөрөө гэсэн өгөгдөлтэй өөрөө ингэсэн удам дотор үнэхээр удмын онгод тэнгэр байна уу гэдгийг нэгтлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол эргээд хохирогч нь та өөрөө болж үлддэг. Тэр хүмүүс бол таныг тэнгэртэйгээд одоо ингээ 10 жил танаар 10 хэдэн бөө ингээд таны амьдралаар тоглоод таны эд хөрөнгө, санхүү, мөнгө тийм ээ итгэл үнэмшил ах トゥ ураг удмын чинь бүх хүмүүсийн итгэл үнэмшил дээр ингээд асуудал болгоо ичиж байгаа байхгүй. Тэгэхээр та одоо энэ дээр ямар байр суурьаар одоо энэ зүйлийг илэрхийлэх гэж надад тандсан байна. Одоо начиг бити ингэж хохирогч болоорой. Ер нь бол би хүнээ танд очоогүй юм болов гэж л бодож байна. Ер нь бол маш сайн хүнийг судлаад маш сайн одоо юу гэдгийг мэдчихэж очорой л гэж хэлмээр байна. Ер нь зүгээр хайрын цаг хугацаа, хайрын сэтгэл зүй, хайрын одоо мөнгө санхүүл гэж хэлмээр байна. Ер нь олны танил хүн байгаа. Би багшаа болж исэн. Тэр хүн хүртэл тэр олны танил гээд багшаа барилдсан хүн удган уу зайрна уу? Зайрна. За. Тэгээд одоо та авахгүй бол болохгүй. Авахгүй байх юм бол одоо амьдрал чинь оронгоороо иргэн нөхөр чинь баг өхөж үргэх юм бүр хэлж ийсэн надад. За. Тэгээд би хүндээ айсан. Айгаад одоо тэр өргөл барьц бог бодоор яригдсан. Надад тийм мөнгө төгрөг байгаагүй. Тэгээд би шууд болсон. Болоод би дараагийн хүнийг хайж эхэлсэн. Дахиад найз нөхөд хамаатан садангийн одоо танил тал гэж явж байгаа л дахиад нэг удган зарим дээр очисон. Бас л намайг угтаа сахиустай гэж хэлсэн. Бас л маш их мөнгө гарсан. Ингэж явсаар хагаад би 10 жил болсон байна. За. Тэгээд тань дээр одоо жишээлбэл ямар зан үйл хийдэг гэсэн тэр хүмүүс?
бид чинь одоо тийм таагүй мэдрэмж төрүүлсэн зан үйл. Ингээд цээжин бие нүцгэлж суугаад арх затсан, сүү затсан, ташуурдж исэн. Тэгэл одоо нуруунд дээр чинь зүвтцсэн байна. Муу юм зүвтцсэн байна гэж хэлж исэн. Тэгээд тэнгэрт байгаа одоо сахиус чинь их ядарсан ам цангацсан явж гин авахгүй бол болохгүй гэж тэг зөндөө тэгж хэлчихсэн. Тэг тоолонд нь ингээд бүр ингээд шүн хүртэл унтаж чадахгүй. Одоо би ингээд сүүлийн баг 5-6 сар нойртой нойргүй бүр мэдрэлийн ядаргаанд орсон. Ингээд явчих. Одоо тэр ингээл одоо үнэхээр ингээл нэг онгоц ахиус норох гээд одоо би ингээд миний бие өвдөд нойргуудалд орчод байгаа юм болов уу? Бүр сүлдээ тэгж бодоход хүртэл хүрч байгаа байхгүй. Тэгээд одоо тийм зан үйл хийгээд тэгээд ер нь бол таны биед амар өөрчлөлт орох хэвээр. Яагаад гэвэл бөөгийн зан үйлээр тодорхой хэмжээнд янз бүрийн юм хийгээд ариг сархтаар ингээл 9 шид болоод төргээд нулимат идэгэн ч одоо миний ёсонд бол тийм байхгүй. Өөр ёсоор ямар зан үйл нь тийм байгаад байгаа. Тэр бас айгүй чухал та. Гэхдээ одоо ингээд таны биед ингээд тийм ээ ингээд таагүй мэдрэмж төр. Одоо ингээд арьс бихаа ингээд ийм их сони юм таллах мэдрэмжүүд ингээд төрөх. Эсвэл ингээд тархитлахаа өглөө унтаад зэрсэн жамраагүй юм шиг мэдрэмжүүд авах. Нэг л тийм бие хүндэрсэн мэдрэмжүүд амар тухайн унд амар тухгүй мэдрэмжүүд аягүй авч эхэлдэг. Тань тийм мэдрэмж төрж ирсэн үү? Ерөөсөө зүүн тал маань тэр чигээрээ одоо ингээд булчин зангирч өвддөг. Тэгээд ерөөсөө унтаж чадахгүй. Тэгээд одоо бүр дандаа ингээд нойрны юм уудаг болсон. Яагаад би танаас тэгж асууж ийн гэвэл онгод тэнгэрийн үүлийг ямарваа нэгэн хүнээр буруу зүрх үйл хийхэд тухайн хүн сэвтгэд наацхан бид мэдрэгдэх мэдрэмжүүд тийм зүйл болоо тухайн амар тухгүй мэдрэмж авдаг байхгүй. Тэгээ тэр дадлаараа маш олон жил ингээд та болцсон яваад байгаа байхгүй. Тэгэхээр танд амар тухгүй байна. Нөгөө тал дээр одоо тэр багшаа барилдсан олонний танил нэг гээд нэг хүн байгаад байна гэдэг ш зарим залуу. Тэр залуу бас танаа нэг ураг удам талын хүнийг бас оролдож сензорын болсон зүйлүүд бас байдаг тэгжсэн. Тэр талаар нэг тодорхой яриад өгөөч. Уулзъя байрыг хоолнд оръё гэд айгүйх хоньс гүдэг байсан гэсэн. Ер нь бол нэг жоохон уул нь бол зарим хүн тийм байж болмооргүй л санагддгийн. Гэхдээ тэр хүнийг бас би бол одоо хүртэл ойлгохгүй л яагаад тийм тэ мундаг зайран гэж олонний танил болцсон, олон түмэнд хүндлэгдсэн хүн байж иж эхнэр хүүхэдтэй байж иж яагаад тийм болохгүй зүйл хийж явсныг энэ хүртэл би одоо хүртэл гайхчихлээдэг. Бас нэг удган дээр очиж исэн. Морь сэтэрлэх ёстой гэд танаа удмын сахиус шүтээ нэг одоо та ингээд тий морь одоо яг ингээд нөгөө нэг боддоор нь сэтэрлж чадахгүй тийм мөнгө төгрөг байхгүй боломжгүй гэхэд тэгвэл ийм юмар орлуулж болно гэд тийм хөхмөр тийм даун дээр зурцсан тийм юм ингээд та энэ одоо чи энийг ингээд дахиад шүтээд яваа танаа удмын сахиус шүтээ чинь ийм байна гэж хүртэл өвч ийсэн. Тэрийг нь бас л мөнгөөр авч ийсэн. Тэр удган гээд байгаа хүн бас тодорхой хэмжээнд бас байр сууриа олдсон бас олон жил бөөлсөн гэдэг би сонссон. Маш олон шавьтай гэж би бас сонссон. Ер нь ингээд одоо ингээд таныг багшаа барилдахад очисон хүн бас их олон шавьтай гэж бас та ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр надад бол маш олон бөөнөрийн мэдээлэл байгаа. Тэгэхээр хүний амьдралыг ингээ хохироогоод яваад байгаа. Харин дааж чадахгүй гэж багшаан барилдлага хийгээд хүний амьдралыг оронгоор нь эргүүлээд байгаа. Удган зайрдууд бас болмоор байна. Ер нь бол зарим хүмүүс надад одоо энэ удган зайрдуудын зураг болон бүх бичлэгтээ би бас ийм таны хөтөлбөрт ингээ оруулмаар байна гэдэг маш их хүсэлтүүд тавьж байгаа. За тэгээд онгод тэнгэр маань орохгүй байна. Үнэхээр ингээд удмынхаа онгод тэнгэрийг тосож авах гад ах トゥ төрөл садан тийм ээ байгаа бүх зүйлээ ингээд зориулаад удмынхаа онгодыг тосгож ингээ бүх санхүү ихтгэл үнэмшил бүх юмаа зориулаад удмынхаа онгодыг тосгоход
одоо тухайн хүмүүс маань хээр гадаа очиж онгодоо авах гээд очиж байгаа. Чанар гэдэг зүйл хийгдсэн гэж байгаа. Тэгэнгүүт онгод нь буухгүй наа багшаа. Одоо миний онгод байхгүй наа гэдэг. За ээжээ энэ бол худлаа юм байна. Намайг ингээ багш онгод орцсон гэдэг. Надад ямар ч мэдрэмж авахгүй. Би өөрөө байгаад хахад чи одоо өөрөө над чинь болчихноо гэд ингээд ах トゥ удаа хилчиж чадахгүй өөрөө ингээ эвгүй байдалд орцсон. Маш олон хүмүүс надад хандж байгаа угаасаа. Тэгэхээр та тэрний нэг хохирч нэг болцсон байгаа байхгүй юу? Би бүр яг одоо өөрийнхөө бодолд итгэсэндээ үндэ баяртай байна. Яагаад гэвэл би тэр олон 10-аад бүгийн аль нэгнийх нь үгэнд ороод би тэгж бөөлж тийм үү тэр чанарт яваад ингэсэн болвол би бүр үнэхээр дийлэхгүй л байсан юм байна. Тэгээд маш их би хүмүүс ахуугаар хохирох байсан байна. Тэгээд тэр олны танилгээд байгаа зарим би багшаа болж исэн гэж хэлсэн тий. Тэгээд за авахгүй бол оронгоор иргэнгээ за авах юм бол би яг яах ёстой вэ гэж асууж байхад одоо шав нарын маань одоо айгүй олон шавтай тэднийгээ аваад чанарт явнаа. Та энэ бүх хүмүүсийн бензин, доос, хоол, үнс одоо юу гэдэг бүгдийн даана гэж хэлсэн. Тэгээд одоо би таны ингээд сахиусыг оруулж өгөхөд та тэдэн бодоор ингэж надад хэлсэн байхгүй. Тэгэхэд би бараг тэгж яваагүй дээ. Би өнөөдөр амар баяртай байна. Тэгтэл би 10-аад жил энэ олон бөөдөр очиж сэтгэл зүгээрээ хогсон. Тодорхой хэмжээний би маш их мөнгөөр хогсон. Та тэгээд чанарт нь бол яваагүй. Багш шавын барилдлага бол барьсан юм уу? Тийм. Барьсан. Багш шавын барилдлага барихад та хадаг яндраа өгөөд тийм мөнгө аяхтаа сүйтэй. Би бүр маш сайн тархнаар одоо тэр багш гээд байгаа хүнд бүр зориулж тийм аяг хүртэл хийлгэжсэн. Тэгээ одоо эргээд миний ийм амьдралд ийм асуудал байна гэдэлхээр тоохгүй нэ. Тэгээд яах вэ багшаа би ингэж юу ямар одоо хингэрэг дуулга ингээд өмсөд нүдэд ингээд явж чадахгүй. Ингээд хуурмуур татаад тэ явган бөөлж мөлж болдгоо мүү. Ямар нэгэн гарц гаргалгаа гаргаад өгөөч гэд асууж хатгүй. Тийм юм байхгүй. Заавал авах хэрэгтэй. Авахгүй бол одоо нөхөр чинь өнгөрөх гээд байна. Өөх гээд байна. Амтрал чинь бүр оронгороо иргэн гэдэг хэлсэн үг нь 17 онд тэгж хэлжсэн. Одоо хүртэл миний толгоноос гарахгүй байгаа байхгүй. Яагаад тийм амар өхний амьдралыг оронгороо иргэн гэдэг үгийг бүр ингээ өөртөө ихтгэлтэйгээр хүнд хэлж чадчихна гэдэг л айгүй амар. Одоо хүртэл ингээ сэтгэлээс гарахгүй шүү дээ тэр үг. Тэгэхээр хүний сэтгэл зүг тийм амар гэмтэж байгаа байхгүй. За тэгэхээр ер нь бол тэнгэртэй хүн гэдэг бол бусдын амьдралыг сайхан зэгцэлдэг, зам мөрийн сайхан чиглүүлдэг, тийм ээ, хүнд буян тус хүрэх гэж онгодын үлийг замцалж аваа. Олон сайхан удхан зайрдууд байгаа. Гэтэл тэр дундаас бас тийм ээ, хүн мэдээж бүгдээр ядарсан, зовсон, болохойсон, дандаа уруутсан, тийм ээ, зовлон үдсэн тийм хүмүүс л ханддаг. Тийм зүйлэн дээр нь чи одоо онгод тэнгэрээ авахгүй болохгүй юм байна. Угаасаа тэр чинь үхэх гээд энэ хатах гээд байна гэдэг зүйл хэлээд байгаа. Ийм зүйлүүд угаасаа хэрэг байгаа. Тийм болохоор би нийгэмд ямар нэгэн байр байдлаар хэн нэгэн битээ тийм ээ гэр бүлийн хүчирхийл тохирогч байгаасаа бөөгийн зан үйл одоо хохироод үлдсэн маш олон хүмүүс байгаа. Үр зээл аваад өвөө эмээ аав ээжийнхаа тэтгэврийн зээлийг авахуулаад өөрөө хүртэл үр зээл аваад онгод тэнгэрийн баахан гоёыг хийсэн гэрэг шүтэн дахил бэлдээлээдэг. Нөгөө онгод гэдэг зүйл маань залардаг. Өөрөө ингээд гэртээ буух гад байдаг. Өөртөө ямар ч итгэл байхгүй. Онгодоо залчмаар байдаг. Яагаад гэвэл тэр хүн итгэлгүй шүү дээ. Өөр дээр нь өөрх нь удмын онгод залраагүй өөрөөрөө суугаад байхад тэр улаач хүн ямар итгэл үнэмшил байх вэ? Гэтэл гэрээрээ дүүрэн нэг тахил шүтэн залчаад байдаг. Хоосон тахил шүтэн залаад байдаг. Гэтэл тэр бүх зүйлийг хүн итгэл үнэмшил мөнгөөр босгож байгаа. Тэр ядарч олсон тийм ээ. Тэр мөнгө ах дүүсийн итгэл үнэмшил сүсэг бишрэл. Зүгээр л тэнд нэг ингээд хідэн сүгнэр болоо тийм ээ. Хідэн ингээд нэг хүн дээр очиод чи тэнгэртэй мэнэ авахгүй л одоо танаа удмын чинь тэр үхлээ хатлаа гингөт нөгөө хүмүүс мэдээ сэтгэл зүгээр айгу хүнд хүлээж ав. За тэгээ юмаа бэлтчлээ. Тэгээд ингээ онгод тэнгэр нь буухгүй ийм асуудал болоод байгаа учраас би нийгэмд за ийм асуудал байгаад шүү. За тэгээ багштай хэлэхээр би чамайг онгод тэнгэрийг чинь залаад өгсөн. Одоо онгод тэнгэр чинь чам дээр угаасаа аяанда бүрэн залардаг болно.
чамаас өөрөөс чинь бүх юм шалтгаална гэд нөгөө өндийлгсэн шавьяага хинч шулгаа хайцсан. Олон кейсүүд надад байна. За хүсэх юм бол би энэ бүх зүйлүүдийг баримттай нь би ил болгож чадна. Тэгэхээр бас энэ нийгэмд болоод байгаа энэ зарим нэг зүйлүүд гажуудсан янз бүрийн асуудлууд бас цэгцрээсээ. Одоо энэ шавь өндийлгэж байгаа хүмүүс бас тийм ээ бас буруу зөрүүгээс нэгтэлж хараад би алдаа гаргачихгүй байх юмсан гэдгийг нэгтлээд хүний хувь тавилан болон ураг удмын үйлдэл утгалдчихж битгий бүдрээсэ гэдэг зүйлээр би сэрэмжлүүлэг болж байгаа. Энэ үйлийг хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр та болохоор одоо би бол ер нь бөөд бол ер нь итгэхээ эсэн гэдэг зүйл ярьж байгаа шүү дээ. Тэ. Тэгээд одоо өнөөдөр ингээд тэ тань дээр ирээд би онгод тэнгэргүн байна гэдгийг мэдээд ингээд бүр ингээд зүгээр юм сэтгэл бүр ийм олон жилийн хэцүү байсан сэтгэл яг үндэ амарч байна. Одоо би нэг юм 50 амьдарч болох юм шиг санагдчихна. Тэгэхээр ингээд хүний ихтгэл үнэмшил гэдэг амар чухал зүйл байдаг байхгүй. Хүн ийм сайхан сэтгэл гаргаад тийм ээ тухайн хүндээ багш гэдэг хүндээ мөнгөн аягийг хүртэл дарахнаар урлуулаагүйгээ явж ирсэн энэ хүний ихтгэл үнэмшил дээр ийм айхтар зүйлийг энэ хүний сэтгэлд ийм гомдол одоо ингээд тэгээд энэ хүн одоо ингээд миний өмнө сууж байна. Тэгэхээр энэ хүнийг би бол маш сайн мэднэ. Ийм цаана байгаа багш гэдэг байгаа хүнийг. Тэгэхээр дахиж бити юм алдаа гаргаарай. Олон хүний хувь тавилан шүү. Энэ тэгээд яагаад тэнгэргүй хүнийг тэнгэртэй гээд ингээд онгодын үлэн дутгаад бүхэлдээ 10 жил энэ хүний амьдралаар тоглоо. За тэгээд нөгөө тал дээр нэг өхрийн ивэр дөрвөл мянган одоо тийм ээ өхрийн ивэр дөргөн гэж нэг айхтар үг шүү дээ. Гэтэл энэ дунд сайн хүн байна, саар хүмүүс байна. Бас амьдралд бас л нэг болгочих гол одоо ямар нэгэн онгодынхаа үлийг нэг суралцаад одоо онгод тэнгэрээ сайхан зөв сайхан аваа явуучих чагаа хичээж байгаа улаач нарч байна. Энэ дундаас бас хит их өөртөө ирдээд байгаа энэ зарим нэг хүмүүс бусдын амьдралыг айхтар самраад байгаа хүмүүс бас байгаа шүү. Тэгэхээр би оролцож байгаа хүмүүсээсээ бүх баримтууд болон тухайн хүнд хандж исэн зураг, бичлэг бүх одоо тэдэн онд яаж исэн бүх баримтууд надад бол байгаа. Надад ийм зузаан баримтууд ирж байгаа. Тэгэхээр одоо би ингээд нэг нэгээр нь ингээд одоо бөөгийн зан үйл болон гэр бүлийн гадуур харилцаа нөгөө тал дээр хүчирхийллийн асуудлууд аягүй хорж ирж байгаа байхгүй юу гэж. Тэгэхээр та одоо сэтгэл амар амгалан 50 байх хэрэгтэй. Энд чинь ураг удмын асуудлын удам дотор байгаа асуудлаа сайхан зэгцэлж явна. Тэрнээс ш удмын онгод тэнгэр гэдэг зүйл бол байхгүй. Үнэхээр тэнгэртэй хүн гэдэг чинь цаана өөр өгөгдөлтэй, өөрийн гэсэн зэн совинтой тис өөр хүн байдаг. Харсан даасан тэнгэртэй хүмүүс удам дотор тис өөр амьдардаг байхгүй юу? Гэтэл 10 жилийн хугацаанд та энэ олон бөөгөр яваад одоо ихтгэл өнөмшлгүй сэтгэл зүгээр амар хохроо тэр бөөгийн хэлсэн чиний амьдрал оронгороо иргэн энэ зүйлийг авахгүй чи өгөх юм бэ одоо ийм хатуу хүний сэтгэлээс арилахгүй ер нь бодогдож явдаг байхгүй юу? Тэгэхээр ихч минь миний зүгээс бол би бол таныг онгод тэнгэртэй гэж харахгүй байгаа. Тэгэхээр та болохоор мэдээж одоо үнэхээр онгод тэнгэртэй бол онгод тэнгэрээ бас авчих юмсан. Ийм сэтгэлээр л 10 жилийг та зориулсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг удхан гэдээсэн шүү дээ морь сэтэрлэж өгсөн гэдсэн. Тэр хүн тэгсэн одоо ингээд чамаг нөгөө онгодтой ингээд мэдүүлцээ. Ингээд чамаа ингээд даатгаад ингээд явнаа гэж хэлчихсэн. Тэгэд одоо тэр үнхэрийн л тэгэл намайг даагаал явж байгаа бол миний амьдрал дээшлэн үсттэй. Тэгэхэд бүр тэр одоо сэтэрсэн морийг гэртээ авчирснаас хойш манайх бол бүр л дорцсон амьдрал. Тэгээ тэр удхан бас олон шавтай гэсэн тийм. Тэр шавнар нь хүртэл бас л олны танилуд. За ер нь л тэгэл фэйсбүүкээр, ютубээр тэгэл энэ таглаг хийдэг. Ер нь бол хүмүүс бол нэлээ мэддэг, шавнарыг хүртэл мэддэг. Та одоо нийгэмд яг юу чиглүүлдэг одоо үг хэлмээр. Одоо начиг бити ингэж хохроосоо л гэж хэлмээр байна.
зүгээр ингээд сэтгэл санаагаар би бол зүгээр асар их хохирсон гэмтсэн байдаг байхгүй. Өөр одоо яг тань шиг ийм кейстэй олон хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй хандаж та хэлэх зүйл байна. Өөрийнхөө 10 жилийн хугацаанд та сэтгэл зүй болон санхүү өөрийн амьдралын бүх юм та золиослоор итгэл үнэмшлээ алдсан хүний хувьд яг тань шиг ийм мэдрэмж аваад хин нэгэнд хандаж чадахгүй багштай хэлэхээр хараа нь өрөөнө гэд ингээд багшийнхаа ингээд үнэхээр ингээ ийм зүйл ярьчвал харааж өрөөчт юм болов уу ийм зүйлээс гарч чадахгүй хүмүүс надад хандаад байгаа байхгүй. Маш их айдастай 10 жил чинь бага хугацаа биш та амьдралын бас маш их хугацаа би маш их хугацааг сэтгэл зүгээрээ санхүүгээрээ хохирсон. Тэгээд ер нь л хүн өөрийнхөө одоо сэтгэлээр одоо юу гэдэг чинь дээ өөрийнхөө энэ дотор байгаа бодлынхаа хүчээр л ер нь зөв яваасай л гэж эхлэмээр байна. Онгод тэнгэртэйгээд байгаа хүмүүстэй ингээд хэлдэг байхгүй юу? Над дээр ингээд хүн орж ирээд намайг ингээд би олон бөөнөр дээр явсан онгодтой гээд ах юм аа гэдэг. За миний хувьд л онгод тэнгэр харагдахгүй байна гэж хэлэхээр би олон хүнээр явсан намайг онгодтой гэсэн би тань дээр л багшаа барилдмаар байна гэдэг ийм яриад байдаг байхгүй. Тэгэхээр би үнэхээр онгод тэнгэргүүний тэнгэртэй гэд би тэр хүнийг хоёулж болохгүй байхгүй. Хэрвээ би буруу зураг үл хийх юм бол би надад өөрт халтай. Тэр чинь бас болохгүй шүү дээ. Тэр хүнд хэцүү. Тийм болохоор энэ угаасаа ийм хүмүүс маш их орж ирээд байгаа. Тэгээ таал намайг онгод тэнгэргүү гэж хараад ингээд бүр сүулдэ ингээ авах хэвээр юм шиг ийм хандлага үзүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний сэтгэл зүй яатсан бэ? Би үнэхээр онгод тэнгэртэй хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн ирнээсээ өөр дээр нь ямар ч мэдрэмж төрөхгүй. Тэр онгод тэнгэрт гэдэг чинь тийм ээ танаа удмын хит хүй дээр заларж ийсэн. Удмын онго гэдэг бол ураг удмынхаа үүх түүхийг тийм ээ үүх түүхэнд бичигдсэн. Удам дотор яригддаг. Манай удмын тэд хүй дээр тийм удган хүн байсан, тийм зарим хүн байсан шүү. Тэд хүй эцгийн далын тэд хүй, ээжийн цусан далын тэд хүй дээр бүр ингээд мэдчих хэвээр. Тэгээд ураг удам дотор онгод тэнгэр байхгүй байхад онгод тэнгэрийг хаанаас гаргаж ирээд байгаа. Тэр хамгийн их чухал. Тийм болохоор шинэ өндийж байгаа шавнар одоо шинэ онгод тэнгэртэйгээ явж байгаа хүмүүс ер нь бол эргэлзээтэй байгаа. Тэгэхээр л наад захын дотоод сэтгэл зүгээ сонсох хэрэгтэй. Үнэхээр би онгод тэнгэртэй бол үнэхээр онгод тэнгэртэй бол одоо тийм онгодууд минь зүс одоо зөөд нойронд минь зүс царайгаа ажуулж харил ураг удмын хит хүй дээр залрах гээд байгаа. Ямар онгод тэнгэр буух гээд байгаа. Тэр хамгийн их чухал. Хин нэгэн очихоор онгод тэнгэртэй гэхэр хоёглаад хамаг зүйлийн бэлдээ босчдаг ч зүйл биш. Эмний ачаа үйл анчиг нь угаасаа дийлэхгүй. Буруу зураг үйл хийгээд буруу зураг үйлдэ утгалд бол тухайн хүн өөрөө хохирогч болно. Тэгээ тэр хүмүүс бол ийм айцсгүй энэ онгод тэнгэрийг авахгүй бол одоо үхний хатнаа гэдэг угаасаа нэг их хүртэл над дээр ирсэн байхгүй. Чи онгодоо авахгүй бол угаасаа чамд 1 сарын л зай байна гэд хэлсэн. Тэгээд онгод тэнгэрээ авсан чинь онгод тэнгэрийн залраагүй. Ийм бас юмнууд маш их байна. Тэгээд би ер нь ингэж бодсон 10 жил тийм үү маш олон 10 гаруй бөөгөр очсон. Тэгээд би сүүлийн 2 жил би ямар ч хүн дээр очиагүй. Тэгээд одоо саяын 100 таны энэ нөгөө нэг фэйсбүүк дээр энэ тэмдэглэл эдрийг манай дүү ийм хүн байна гэд над руу бичлэг явуулсан. Тэгээд би маш их кейсүүд чинь сонссон. Тэгээд за энэ хүн л миний зүгээр хамгийн сүүлийн хүн байг гэж бодоод тэг би ирж байгаа. Гэтэл би одоо энэ хүн дээр хамгийн сүүлийн удаа би одоо бөө утган зарин гэдэг хүнийг одоо энэ утган болно гэдэг хүнээр дуусгая л гэж би бодсон. Тэгээд ирсэн. Ирээд би онгод тэнгэргүүн байна гэдгээ мэдж авлаа. Тэгээд бүр үнэхээр сэтгэл амарч байна. Маш их баярлалаа л гэж л. Тэгэхээр нөө хүмүүс маань ингэдэг байхгүй онгод тэнгэртэй нэгэд ингээд тухайд хэлчихээр нэрээ би онгод тэнгэртэй болов. Нэрээ л авахгүй бол ийм асуудал болох юм болов. Байнгын тэр бодол ингээ хүлэгдээд ингээ байгаад байгаа байхгүй. За ингээ амьдрал нь болох байхаар нэрээ л би онгод тэнгэрээ авахгүй болохоор миний амьдрал уруудаад байгаа юм болов гэд сэтгэл зүйдээ бүр ингээ кодлогтой хүлээг авчдаг. Тэгэл болохоо ангууд нэрээ би л авахгүй болохгүй мэн гэд яалтчгүй л тодорхой хэмжээнд янз бүрийн хүн дээр очиод нэрээ л тэнгэртэй мэн гингүүд тийшээ хөл алдаад ордог. Гэтэл би тухайн хүмүүстэй хэлдэг штэ. За тэнгэртэй гэж таныг хилжээж болно.
та эргэлзээ байгаа бол маш олон хүнээр явах хэрэгтэй. Судлах хэрэгтэй. Өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнах хэрэгтэй. Ураг удмын асуудал нэг хүн гэсэн юм а тэр 10 хэдэн онд лээ. Маш олон хүн дээр очоо. Тэгжээч чи мэднэ гэж хэлсэн байхгүй. Тэгэл би явсаар агаал бүтэн 10 жил 10 гаруй буудар хайцсан байна. Шавийнхаа удам дотор онгодыг харж чадахгүй. Өөр дээр нь залрах удмын онгодыг хилээд өгч чадахгүй. Тэгээд тэр хадаг сүтээ тийм ээ аяга бариад барил одоо зүйлэр одоо багшаа барилдаж яхад яг юу бодож сууж исэн бол гэж би бодохоор үнэхээр харамсалтай. Би адилхан бөөгийн дагоонд бас мөр зэрэгцэж яваа. Би бас тэнгэрийн үлийг заалж яваа. Тэгэхээр би адилхан онгод тэнгэртэй үнэ би шүүх гэж энэ зүйлийг хийгээгүй. Энэ нэвтрүүлгийг, энэ одоо хөтөлбөр контентийг олон бас дунд саар маш олон хүмүүс байгаа байхгүй. Тэр зүйл бас нэг чигтээ бас зэгцрээсээ хувь хүн ч гэсэн бас нэг талаас бас өөр зүйлийг олж хараасаа үнэхээр ийм зүйл байдгийн биш үү? Энэ контент, энэ кейсээс нэг зүйлийг ч гэсэн суралцаад ийм зүйл байгаа юм биш үү гэд ядаж нэг зүйлийг бодоод нэг алхам уршаа алхаж исэн бол тэр газараа зогсоосоо тийм ээ. Хин нэгний дор хохирогчдыг болоосоо гэдэг үднээс би энэ контентыг хийж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй зарим нэг хүмүүс энэ дандаа хүний зовлон гаргаж ийн, зандаа нэг ингээ хүний ингээд бүүнэртэй холбоотой хүний мууг харж ийн гэж бодож өрөөсөө болохгүй. Яагаад гэх юм бол энэ дунд чимээгүй бас тань шиг ингээд хохирогч болсон хүмүүс байгаа хгүй. Тэгэхээр бөө хүн гэдэг бол дандаа хүний зовлон, дандаа л хүний хэцүү цаг үеийг сонсч идэг. Тийм болохоор би энэ 14 жилийн хугацаанд юу ойлгож мэдэж хүний амьдрал гэдэг яг хаашаа иргэцэн, яагаад хүн ёс гэж байхаа болцсон, яагаад нэгний өрөвдөхөө байцсан, яагаад ийм хатуу нийгэм рүү шилжчихсэн, богинохон энэ амьдраад ирэх хугацаанд яагаад хүн хүнээ ингээд олж харахаа байцсан гэдгийг би өөрөө олж харсан учраас ер нь бол нийгэмд нэг хөшгний цаана, нэг айлын цонхны цаана юу болдгийг хүний нүдэнд харагдахгүй ямар хүч хэрхээлэл, ямар сэтгэл зүйн дарамтанд өртөөд идгийг энэ дээр чиглэсэн нэгч бодиттой арга хэмжээ авдаг зүйл байдаггүй байхгүй. Тэгээд бөөнөр дундаас ч ихсэн үнэхээр бүх сэтгэл зүрх бүх юмаа зориулаад тэгэхээр тийм болохоор ийм алдаа маш их гарч байгаа шүү. Тийм болохоор та бүхэн минь бодолтой байгаараа гэж шинэ үндэж байгаа шавнарыгаа юм ойлгоосоо үнэхээр тань дээр онгод тэнгэр залахгүй бол үнэхээр энэ миний байх ёстой газар биш байна гэж тухайн газараасаа явах хэрэгтэй гэдэг зүйлээс би цаагаараа маш их зүйлийг одоо энэ олон хүний кейсийг би өөрийн биеэр бодитоор одоо надад хандаж ирж байгаа хүмүүсийг тэр хүнээр би өөрөөсөө нь ингээд нийгэмд ингээд гаргуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл бол хэрэгтэй нэгэндээ бол хэрэгтэй зүйл. Багш гэдэг зүйл чинь тийм ээ өөрөөсөө дэш мундаг чадaltaа одоо шавийг өндөлгч өөрийгөө багш гэж үзэх ёстой шүү. Гэтэл тэгээд одоо багшийнхаа арын одоо шавийнхаа арын үлийг даагаа явчих чадахгүй гэж нэг багш шав гэдэг одоо яриад чи яах вэ? Тэгэхээр би энийг бол чааш та бүх кейсүүд, бүх юмнууд одоо надад баримттайгаа ингээд байгаа учраас олон бөөнөр хаана ямар бөөнөр бүүлээд ямар зан үйл хийгээд яаж үйлээ гаргадгийг би бараг бүгдийг бараг мэддэг болоод байгаа шүү. Тэгэхээр олон газрын буудаг, зайрдууд тийм хүмүүс бас яг тэр хүн дээр очиод ингээд тохирцсон тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр ихч та бас энэ хүртэл ирээд өөрөө бас ярилцлага өгөөд нийгэмд бас миний над шиг юм хохирч битээ дахиж гараасаа гэдэг үднэс сэрэмжлүүлж бас энэ дээрж өөрийнхөө бодол санааг сайхан бидтэй хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээ үүнээсөө сайхан их хөнгөн амьдрах хэрэгтэй. Одоо энэ 10 жилийн хугацаанд туулсан хэцүү цаг мөч бүх юм таны ард үлдэх. Тийм ээ? Гоё хөнгөн амьдраарай л гэж би танд хэлээ даа гэж. Баярлалаа.